За сайн байцгаана та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай мод цэсэд холбооны зүгээс явуулагдж байгаа подкаст энэ 7 өдрийн дугаараар Чех улсад ажлын байран дээр гарсны дараа ямар байдаг гэдэг сэдвээр манай дөрвөн зочин маань өнөөдөр ярих гэж байна. Тэгэхээр бүгдээрээ зочдтойгоо танилццгаая. За сайн байцгаана уу? Намайг Сүхбаатрын Номын Эрдэнэ гэдэг. Энд Чех улсад ирээд 7 жил гарсан болж байна. За ажлын байрны сэдвээр ярих гэж байгаа учраас ажил дээр гарах хэр утснаа бас хэлхэн зүйд авах. ExxonMobil Business Prague Center ажиллаад 3 жил орчим болох гэж байна. За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд ийм гоё подкастнда урьж оруулсан Зулаада бас маш их баярлалаа. Намайг Ариун Заяа гэдэг. Чех улсад ирээд одоо яг 15 дахь жилдээ болж байна. Энд баг сургуулиас эхлээд дунд ахлах их сургууль гэх бүх сургуулиуд төгссөн. Яг одоогийн байдлаар бол 5 дахь жилдээ Stany Inditex гэдэг корпорацийн Prague дахь салбарт нь ажилчдын хувь хүний хөгжил сургалт хариуцсан хэлтсийн ахлах ажилтнаар ажиллаж байна. За сайн байцгаана уу. Ингээд та бүхний энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд энэ хөө сайхан подкастнда бас урьсан баярлалаа байгаа юм түрүүнд хэлээ. Намайг тогтцоогын Ариун Жаргал гэдэг Чех ирээд хэдэн жил нийт 10 хэдэн жил болж байна. 10-аас илүү ер нь анх сургалтын лидер ирээд тэгээд дараа нь ажиллаад одоо хүний хэмжээр бодоод ажиллана. Хүний хэмжээр Мишель. За бүгдэнд нь цастай өдрийн мэндийг хүргэе. Би намайг Мишель гэдэг. Ирээд одоо бараг л 8 жил болж байна. Анх номад анд ирж байсан. Их сургуульд нь сураад одоо энэ ажилдаг газрын нэрийг болохоор ADF Man Ingredients гэдэг нэртэй сахар борлуулж түгээдэг тийм компанид ажилладаг. За баярлалаа. Тэгэхээр одоо нөгөө мэрэгчлэр ажиллаж байгаа юм чинь энэ мэрэгчлэрээ өмнө Монголд ажиллаж исэн болов? Ер нь ажил дээр гахтаа зөвхөн Чехт ажиллана уу эсвэл өөр газар ажиллан туршлага байгаа болов? Энэ талаас ярил. Монголд бол за 2-3 компанид ажиллаж исэн ондоо чиглэлээр хамгийн сүүлд ажиллаж исэн компани маань бас бизнесийн чиглэлтэй холбоотой худалдан авалтын чиглэлээр ажиллаж исэн. Одоо ажиллаж байгаа чиглэл маань payables буюу одоо төлбөрийг төлөх департаментд ажиллаж байгаа. Тэгэхээр бол мэдээж хэдийгээр ондооч гэсэн бас ерөнхийдөө бизнесийн үндсэн ухагтхууныг нийлэх учраас бас хүлээж авахд одоо яг төгсөөд гарч байгаа хүмүүсийг бодоход бүх юм тийм шинэ бол байгаагүй. Миний хувьд болохоор Чехэд ер нь баг амьдралынхаа талыг өнгөрүүлсэн. Тэгээд түрүүн хэлсэнчлэн ингээд баг сургуулиас нь эхлээд энд амьдраад сураад явж исэн учраас Монголд ажилласан тийм ажлын туршлага байхгүй. Харин мэрэгжлийн хувьд болохоор би санхүүгийн чиглэлээр тэгээд олон улсын харилцааны чиглэлээр сургуулиудаа төгссөн. Анх болохоор энэ Inditex гэх корпорац Inditex гэх хүмүүс бараг нэг сайн бас мэддэггүй юм. Тэгэхээр нөө Zara, Bershka, Massimo Dutti гэдэг тэр үү гэдэг үсэн талбайд нэг амархан ордгоо. Inditex болохоор retail компани анх энэ компанид ажилд орж байхдаа болохоор яг өөрийнхөө мэрэгжлэр цалингийн нэгтлэн бодох гэсэн тийм мэрэгжлэр ажилд орж исэн. Тэгээд тэрнээсээ одоо сүүлийн 2 жил нь болохоор илүү тийм хүний нөөцийн талдаа хувь хүний хөгжил боловсрол одоо ажлын байран дээр яаж хөгжин дэвшиж болох вэ гэсэн тийм асуудлуудаар жоохон судалгаа хийгээд тэгээд ажилчдаа боломж олгох сургалт хөтөлбөрөөр зохион байгуулах тиймэрхүү ажлууд. Тэрнээсээ гадна болохоор манай хэлтс шинээр байгуулагдаад бас нэг удаагүй байгаа. Тэгээд бас миний нэг үүрэг гэх юм бол хүмүүсийг шинээр ажилд авах тиймэрхүү үүргээр одоо ажиллаж байгаа. Маш их сонирхолтой санагдаж байгаа. Өмнө нь ингээд дандаа өдрийн 8 цагт яг компьютерийн ард суугаад дандаа бичиг цаастай зуралтан цалингийн нэгтлэн бодох гэж юм тий. Одоо болохоор ингээд яг өдрийнхөө талыг нь бичиг цаастайгаа ажиллаад тал өдөр нь болохоор арай жоохон тийм креатив талтай ажиллаж байгаа учраас надад маш их таламжтай байгаа. Миний хувьд болохоор яг мэрэгжлийн карьерийн төвшөнд одоо анх ерөнхийдөө Чехэд ажиллаж ирсэн. Сургуулиуд төгсөөд ерөнхийдөө одоо ингээд 7 жил болж Чехэд ажиллаж байгаа. Яг нь Монголд ажиллаж ирсэн юм уу Монголд яг сапрын төвшөнд яасан туршлага явуул оюутан байхдаа одоо амралтаар очихдоо дадлах гэх юм уу эндэгдээ дадлах гэх
тийм маягаар тийм туршлага байгаа. Тэрнээс яг ажлын туршлага болоод хажуусан туршлага байхгүй. Миний хувьд ч гэсэн ялгаагүй энэ их сургуулаа төгсөөд тэгээд ажил дээр гарсан учраас Монголд хараахан туршлага байхгүй байгаа. Гэхдээ ямарчсан Монголд ч ажиллана. За тэгвэл одоо анх чект ажилд орж байхдаа ямар шатаар дамжиж ажилд орж исэн бэ? Энэ талаараа ярил. Өөрөө CV-гээ бичээд эсвэл өөрөө open position-ууд руу өөрөө явуулж исэн эсвэл хүнээ сонсоод ч юм уу те. Ер нь ямархуу байдлаар ажилд орж исэн тэр талаараа ярил. Би агенцигаар дамжуулж, эйженсигаар дамжуулж ажилд орж исэн. Оюутан байхдаа бас part time-аар ажилд орох гэж нэлээх хичээсэн боловч бас яг part time-аар авах дурггүй бас бусад чек оюутнуудаа бол одоо competition ихтэй байдгийн шиг байлаа. Ер нь part time-аар ажилд орох нь бол бас тийм маш их чадвар хүнээс хэрэгтэй. Гэхдээ яг сургуулаа төгсөөд явж исэн бол full time-аар бол ажил ороход бол халтангуй хурдан бололцсон. Миний хувьд болохоор их сургуультай ерөн сургуульд сурдаг байхдаа дунд сургуулиас эхлээд сургууль хажуугаар маш олон ажил хийж үзчихсэн. Дандаа цагийн ажлууд байсан. Тэгээд тэр дундаас явж агаад хамгийн их таалагдсан надад дэлгүүрт ажиллах байсан. Дэлгүүрт худалдагчийн позишн дээр ажиллах нь яагаад таалагдсан бэ гэхээр нэгдүгээрт өөрөө нөгөө сургуулийн хажуугаар цаг заваа зохицуулах боломж маш их байсан. Тэгээ энэ ажилд болохоор би нэг сургуулаа бакалавра дуусгаас нэг 6 сарын өмнө ажилд орж исэн. Тэгээ 6 сарын турш ажиллаад тэгээд за одоо сургуулаа төгсчлөө жинхэнэ одоо full time ажиллаа хайдаа гэд байж хахад аюу гой тийм хоёр боломжууд гарч ирсний. Нэг нь болохоор цалингийн нэгтлэн бодох гэсэн, гэхдээ туслах гэсэн тийм ажлын нээлттэй зар яваад. Тэгээд тэрэнд нь одоо нэг тийм жижигхэн audition маягийн ярилцлага хийгээд тэгээд тэнцээд ажилд орж исэн. Яа, миний хувьд болохоор яг сургуулаа төгснөхийн дараа ажиллаа хийжсэн. Яг манайх одоо салбарын хувьд болохоор өөрөө их бусад юунуудыг бодоод их удаан хугацааны олон хугацааны өмнө одоо тэр яг ямар салбараар дараа нь ажиллаж мэрэгч тэрийг сонгох хэрэгтэй. Тийм болохоор ерөнхийдөө одоо яг өөрийнхөө сонирхож байгаа том имлэгт орох уу, жижиг имлэгт орох уу, эсвэл зүгээр нэг тийм захын имлэгт орох уу гэж янз бүрийн тэр сонголтуудаас ингээд яагаад тэгээд өөрөө ингээд өөрчлөлтөө өгөөд өөрийнхөө CV-г ингээд явуулаад тэгээд дараа нь ингээд өөригдөө тэгээд хаяарсан ороод тэгээд яаж ийсэн ажилд орж ийсэн. Би болохоор янз янзын газар ингээд дадлага хийгээл их явж байсан сургуулийнхаа хамгийн сүүлийн семестр дээр. Тэгээд нэг одоо энэ байгаа ажил руугаа хүсэлт гаргаад CV-гээ явуулаад ингээд ийм ажил хийх сонирхолтой байна гэж өөрөө хүсэлтээ явуулаад тэгээд ярилцлаганд нэг хэд хоногийн дараа дуудаад орсны дараа эхний ярилцлага дуусчих жаа. 2-3 хоногийн дараа эргээ холбогдъё гэж хэлээд. Яг тэр хугацаанд хэлээг байхгүй над руу залгаагүй. Би тэгэхээр за тэгээ болцсон юм бахтаа гэж бодож байсан чинь нэг худалгүй өөр дадлага болоод хийгээд байжсэн чинь ажил дээр залгаад ингээд сонирхсан хэвээрээ байна уу гэд байна гэд тэгсэн чинь окей гэ. Тэгээд дараагийн 2 дахь ярилцлага нь болоод тэгээд ярилцлаган дээр яваад очсон чи яг миний хүсэжсэн юун дээр ажлын байран дээр биш арай өөр санал байна гэд гинт манад ийм нэг боломж гараад ирлээ нэг сонирх уу гэд. Тэгэхээр гинт эргэлзээд миний яг бодож байсан шал өөр мэрэгжил яг хөө төстэй. Гэхдээ шал өөр ажлын тийм байр байсан учраас за окей нэг сар оролдоод үзье. Хэрвээ таалагдахгүй бол өмнөх миний хүсэжсэн юм дээр ажиллаж болно гэсэн. Тэгээд оролдоод үзсэн чинь аюу таалагдаад тэгэл энэ ажил дээр үлдсэн шүү дээ. Би болохоор ажилд орохдоо бараг жилийн өмнөөс судалсан байхгүй юу? Одоо миний орох гэсэн газар хамгийн их хүмүүс авдаг нэг сар гэж байдаг шүү дээ. Нэг улирал гэж байгаа шүү дээ, тий. Тэр улирлын судалж хагаад нөгөө сургууль төгсгийнхөө өмнө тийм газараа олоод CV-гээ явуулж исэн дээр юм байна гэж бодоод тэгээд сургуулаа төгсгөөс өмнө бол ер нь тэгэж явж хагаад яг төгсгийнхаа дараа л ажилд орсон. Тэгээ бас нөгөө зарим хүмүүс яг тэрийн талаас нь харж CV-г өгвөл бол хайг зүгээрээ юм шиг санагцсан. Тэгэхгүй нөгөө яг төгсчөөд орох гээд байдаг. Тэгээд нэг хэсэгтээ ингээд зогсчдөг шүү дээ.
нөгөө ажилдаа хайсаар агаад хүлээлгэх хугацаа энэ төргээд тэгээ би бол яг тэгж явжсэн. Тэгээд би та нарын ямар юутай юм болоо гэж асууж байгаа юм л дээ. Тэгэхээр одоо дараагийн асуулт болохоор надад ийм асуулт байна л да. Ажил дээр гарсны дараа чекүүдтэй хамт ажиллахад ямар байдаг вэ? Эсвэл ер нь ажлын байран дээр гарсны дараа ажилчтайгаа харилцаа тэгээд тэр талаараа ярил та нар юу гэж бодож байна? 8-аас эхлээд ирч байгаа тийм. Тийм, ярилцлаган дээр бол англиар байсан. Гэхдээ манай хоёр ярилцлаган дээр бол манай супервайзер, манай team lead байсан. Тэгээд манай багийнхан бол ерөнхийдөө манай payables-ийн яг Benelux team-д ажилладаг. Benelux-ыг хариуцсан. Одоо тэгээд манай багийнхан бол ерөнхийдөө бүгдээрээ чех хүмүүс. Тэгээд чехээр ярьдаггүй гэж зүгээр надаас асуусан. Зүгээр чехээр заавал ярих албагүй гэхдээ мэдээж бас ярьдаг бол их төхөн болно гэдэг. Тэгээ би бол тухайн үед өөртөө бол айгүй итгэлгүй яг өмнө нь part-time энд ажлууд чехүүтэй зөндөө харьцаж байсан ч гэсэн бас яг офис дээр ингээд чехүүтэй гарахад бас одоо бизнес хийлийг ойлгохгүй тийм үү те олон их асуудал гарах хатаа би тэгтээ муу гэдэг ямар ч хэсэн хэлсэн. Тэгээд ороод ерөнхийдөө бол бас мэдгүй өгнүүд бол их гардаг. Гэхдээ бол бүгдийг нь одоо бол мэдээж ашигладаг өгнүүд бол ингээд жоохон циклус бодоод эхэлсэн тий. Тэднийгээ сурсан байхад бол нэг хүндрэл бол байхгүй. Чех хүмүүстэй ажиллахад бол маш зүгээр. Ер нь айгүйх тусч хайгуулсууд ер нь гэхдээ бол маш их хүнээс independent буюу одоо бие даасан чадварыг их шаарддаг. Одоо байнга энийг дааж үг тэрийг дааж үг гэдэг ингээд одоо бас ер нь бол хүнээс өөрөө би дааж сурах, хурдан сурах, хурдан ойлгохтой логиктэй байх тиймэрхүү чадварыг бол хүнээс их шаарддаг. Миний хувьд болохоор яг сургуулаа төгсөөд энэ ажилд энэ компанид үргэлжлүүлээд ажиллахаас өмнө өөр бас нэг 2-3 санал өөр газруудаас ирж ирсэн л да. Тэгэхээр миний хувьд болохоор юу н ажил сонгоход илүү чухал байсан бэ гэхээр тэр нэгдүгээр компани соёл хоёрдугаар бас удирдлагын хандлага надад аягүй чухал байсан. Тэгээд эхний хоёр надад санал болгосон газар болохоор хоёулаа тийм нэг жижигхэн одоо локалны жижиг компаниуд байсан. Тэгээд ярилцлаганд очоод нэг компанитай яг би өмнө нь хуваараа хамтарч ажилладаг байсан, орчуулга хийж өгдөг байсан. Монгол хэлнээс чех хэл рүү, чех хэлнээс монгол хэл рүү. Тэр нь болохоор тийм жижигхэн агентур байсан хүмүүст ажил олж өгдөг. Тэгээд энэ удирдлагуудтай бичлэн уулзаад үзсэн ямар хүмүүс байдгийг мэддэг байсан. Тэр компани болохоор тавьж байгаа нөхцлүүд нь надад маш их таалагдчихсэн л да. Шууд тийм менежерийн ажил байсан, ахлах ажилтны. Гэхдээ нэг таалагдаагүй юм нь болохоор удирдлагуудын хандлага ихэвчлэн одоо энд чехт ажилладаг монголчууд чинь бидний мэдхээр үйлдвэрүүдэд ажилладаг тийм үйлдвэрүүдэд арай нэг жоохон door position дээр ажилладаг учраас надтай харьцахтаа хүртэл бас нэг тийм жоохон дорд үтсэн маягтай тийм ханддаг байсан 2-3 удаагийн уулзалтан дээр. Тэгээд тэр хандлага надад октоосоо таалагдаагүй. Бас тэгээ миний удирдлагын доор ажиллах хэрэгтэй байсан ажилтнууд нь бас чех хүмүүс байсан. 2 хүнийг би удирдах ажиллах хэрэгтэй байсан. Тэд нар нь болохоор бас тийм хандлага нэг жоохон энэ монгол хүний удирдлагын доор ажиллахгүй гэсэн нэг тиймэрхүү хандлагатай байсан учраас хичнээн тийм гоё нөхцлүүдтэй байсан ч гэсэндээ тэр ажилд ороогүй. Одоо ажиллаж байгаа Inditex компанийн хувьд болохоор би подкастны эхлэлт хэлсэн. Энэ бол Spani тийм корпорац. Манай төв Spani гэдэг тийм учраас маш их гадаад хүмүүстэй хамтарч ажилладаг зөвхөн чех гэлтгүү. Манай практик офисыг аваад үзэх юм бол за тэнд ажилладаг нэг 40 гаруй хүний 50% нь бол гадаад хүмүүс, 50% нь чех хүмүүс байдаг. Тэгээ хэдийгээр тэр гадаад хүмүүс чехээр ярьж чаддаг ч гэсэндээ ихэнх бидний одоо conversation ажлын уулзалтууд ч юм уу тийм сар болгон уулзалтууд хийдэг. Тэд нар маань англи хэл дээр бас давхар явагддаг. Тэгээд яг энэ хэсгээс харах юм бол илүү тийм international одоо миний хар байна уу, шар байна уу тэрэн дээр ерөөсөө удирдлагуудын хандлага бол ямар ч өөрчлөлт гараагүй. Зөвхөн би юу чадах вэ, ажлаа хэрхэн хийж чадах вэ гэсэн тэрэн дээр маш их тийм дураас өгч исэн учраас энэ ажилд ороход надад таатай байсан. Тэгээд чехүүдийн хувьд гэх юм бол
Хандлага нь надад бол яг бусад монгол хүмүүс ямар санагдгийг мэдгүй надад бол маш найрсаг санагддаг. Багасаа энд ингээд байсан. Тэгээ бас их олон монголоос илүү чех найзуудтай учраас ярилцахад бас амар байдаг. Ингээд тойруулаад яриад байхгүй одоо хэлийг гэснээр шууд хэлцдэг ч юм уу таалагдахгүй байгаа юм да. Тэгээ тэр нь ажил дээр гарахад ч гэсэндээ амар байдаг. Яг тэгвэл ямар нэгэн үйл ойлголцол гарахгүй, гомдол гарахгүй хэрвээ ямар нэг юм таалагдахгүй болохгүй байгаа бол тэрийг уулзалт хийгээд ч юм уу ингээд тусдаа уулзаад маш хурдан шийдээд явчихдаг учраас надад тэр зам маш их таалагддаг. За миний хувьд болохоор яг сургууль төгссөний дараа одоо би яг чекийн хувьд төвшөнд одоо яг үннийг хэлгээд одоо яг эцгийн хэдийн хувьд одоо асуудал аваагүй ярианы чадварыг жоохон асуудал байсан. Гэхдээ одоо яг ажлын байран дээр гараад тэгээд өдөр болгон хүмүүстэй харьцаад өвчтөндөө харьцаад өөр бас бусад инженертэйгээ харьцаар тэгээд сарын дараа одоо тэгээд хийх угаасаа зөвшрээд тэгээд ер нь одоо би явандаа тэгээд сайжраад явсан. Манай энгийн салбарын хувьд одоо бусад салбаруудтай харьцуулахад их тийм уурчинсаг юм уу тийм консерватив системтэй тэр нь юу гэсэн үг гэхээр манай одоо яг энгийн салбарт одоо амар юм өндөр иерархи буюу одоо ирэмт дээрийг одоо их өндөр байдаг. Жишээлбэл чи залуу хүүхэд байдаг гэдэг одоо ямар нэгэн байдлаар чи одоо PhD ч юм уу эсвэл доцент ч юм уу тэр тод хэрэг нь өндөр байх юм бол ямар ч тохиолдолд насаар залуу байсан ч гэсэндээ ерөнхийдөө одоо дандаа та гэж бодох юм уу эсвэл хүн дэвштэйгээр харьцдаг. Тэр эсвэл одоо юу гэдэг ямар нэгэн байдлаар яг тодорхой нэг шалгуурыг давж одоо юу гэдэг яг тэр нөгөө тод хэрэг аваагүй одоо яг тэр хүн маань одоо ерөнхийдөө одоо туслах маягаар туслах энэ маягаар яваад байдаг. Тийм болохоор одоо яг эхний 5 жил одоо ерөнхийдөө яг туслах хэмжээр явжсэн болохоор ерөнхийдөө одоо бас ингээд бусдад одоо хандах одоо ингээд хүндтэй хандах одоо ч ханддаг одоо гэхдээ яг ерөнхийдөө одоо тэгж ерөнхийдөө асуултаа ерөнхийдөө бас дандаа бүх юмыг ингээд давж асуух дахиж ямар нэг юм хэлэх байхад юм уу ихтэй байсан ч гэсэндээ бас дахиж давж асуух тиймэрхүү юмнуудыг бас байн хийдэг байсан. Яг дараа нь одоо ингээд аттестацаа өгөөд яг мэрэгсэн юм чинь ингээд болоод ясны дараа одоо ингээд доор орж байгаа одоо шинээр одоо хүүхдэд хүртэл одоо хандж байгаа хандлага нь одоо ингээд шинээр орж байгаа инженер одоо бас ингээд надтай харьцахтай нь одоо бас шал өөр болчихдог. Гэхдээ энэ одоо өөрөөсөө бичигдээгүй хууль маягаар ингээд манай яг салбарт байдаг. Тийм болохоор одоо яг ихтэй одоо ямар ч гэсэн ажлын байран дээр одоо ингээд гараад ажиллах одоо яг манай бусад хамтран ажилладаг хүмүүс одоо ямар нэгэн байдлаар намайг одоо юу гэдэг гадуухаж яасан тийм бол ерөөсөө байгаагүй харин эсвэргээрээ ерөнхийдөө одоо мэдхгүй чадахгүй юм байх юм бол аль болох тусдаа өгдөх маягаар одоо ерөнхийдөө одоо ямар нэгэн байдлаар одоо ямар нэгэн нээлттэй тусалж байсан. Ерөнхийдөө тоор яг би одоо доктора бодсон зүгээр яг Монгол яг ажиллаагүй гэсэндээ яг чехэд ажиллаж байгаа хүний болохоор өөрийгөө би доктор одоо нэг тийм тодорхой төвшөнд одоо дипломатийн ажил хийж байгаа гэж боддог. Ерөнхийдөө яагаад гэвэл ерөнхийдөө одоо тэдгээр одоо гадаад төрх хид ярианы одоо хидний одоо хүн танихгүй ч гэсэндээ одоо бас гадаад төрхийн угаасаа ядгарч байгаа болохоор бас их онцгой байдаг. Тийм болохоор одоо юу гэндээ ажил дээр одоо янз бүрийн одоо практи хүмүүс байна. Тэр зарим нэг ингээд нэг тийм практи гэсэн. Гэхдээ одоо юу гэдэг нэг хитрхи экстрем рүү орохгүйгээр ерөнхийдөө бас дундын ингээд бариад миний одоо яг дотроо байж явдаг тактик гэх юм бол юу одоо тийм дипломат маягаар айд өөрийнхөө бас бодох санааг хийдээд гэхдээ одоо бас нэг хитрхи нэг талд нь орохгүй бас нөгөө талд нь орохгүйгээр ерөнхийдөө бас харин хитргээр нь хооронд нь холбож өгөх талаар нь одоо ерөнхийдөө тийм баг зэрэг дипломатийн ажил хийж явдсан болоод гэж би өөрийгөө бас бодчих юм аа. За манай ажил болохоор яг миний хийдэг ажил болохоор лаг онцлогтой. Офис дээр болохоор ганц чархуудтай ажилладаг. Манай ажил дээр нэг 3-4 л гадаадууд байдгийн нэг нь би. Гэхдээ өдөр тутмын хийдэг ажлууд маань одоо манай компанид нийлүүлэгч нар байна, харилцагч нар байна. Тэд нар нь болохоор дэлхийн 4-5 нөөний төвүүдэд байрладаг учраас англиар ярилцдаг бүгдрээ.
Чекийн хувьд болохоор миний хувьд бол би үнэхээр сэтгэл ханамжтай байдаг. Ажлынхаа байрны хамтрагчдтай. Ягаад ч юм уу манай яг офисын орчин нь яг тийм гэрт байдалтай байдаг. Нэг тийм айхтар албан байхгүй. Яг албан тийм нэг болон байгаа. Гэхдээ дотроо байгаа хүмүүс нь яг гэр бүл шиг ингээд өөрсдөө хоолоо игээд авчирдаг ч юм уу. Хаанаасаа тийм соёл үүссэн бүүмэд явандаа л ингээд үүссэн. Бид нар айгу цөөхөлээ офис дээр яг багтаа бол нэг 4-5 тийм байдаг. Тэгээд хоорондоо яг гоё найрсаг байдаг. Тэрэн дээр бол би ямар ч тийм сөрөг зүйл бол хэлэх юм одоохондоо байхгүй. Анх орж ирэхэд л бүгдрээ найрсгаар хүлээж аваад ингээл би яг баг дотор ганцаархнаа гадаад нь ганц Монгол нь тэгсэн ч гэсэн тэр бол ямар ч тийм асуудал байгаагүй, өөрөөр харах юу байгаагүй. Тэгэл өөрөөлаа гэхтээ байх юм бол итгэвтэй байгаад хүмүүстэйгээ найрсаг хандаад асуух юм цаг тухайд нь асуугаад мэдгүй чимээгүй байхгүйгээр асуугаалахад бол хүмүүс ямар ч энэ хүн бол ингээд чимээгүй ингээд байхгүй байна. Окей, энд нэг хүн байна гэд мэдээд авчиж байгаа учраас ямар ч асуудал байгаагүй гэж би бодож байгаа. Англи хэл дээр харилцдаг юмуд болохоор тэнд бол харин тийм нэг харилцаж байгаа хүмүүстэй бол нэг ялгаа харагддаг. Одоо жишээ нь англиас хүмүүс ингээд бичиж байхад мэйл нь арай нэг өөр уур амьсгалтай байхад Итали ч юм уу эсвэл Африкаас арай өөр орноос бичиж байгаа хүмүүсийн нэг хандлагууд нь баг зэрэг өөр байдаг. Жишээ нь үгүй гэж хүнд ингээд мэйлээр хариулахдаа ч гэсэн бичиж байгаа өөртөө ингээд гаргаж байгаа энэ юу бичиж байгаа маяг нь арай нэг өөр ч юм уу тийм нэг улс улсын хүмүүсийнх нь онцлог харагддаг. Тэр нь гэхдээ юу биш. Гадуурхах тийм үзэл бол биш. За надад бас нэг асуулт байна л да. Энэ магадгүй жоохон хувийн чанартай асуулт гэж магадгүй. Гэхдээ цалингийн хувьд чект ажиллавал ямар хөө байдаг вэ? Энэ талаас ярил. Цалингаа хэлэх юм уу те? Яг шууд хэлэхгүй чална. Зүгээр ийм төрдөө харьцуулбал одоо чи Монголд ажиллаж байсан байх шүү дээ тийм ээ. Тэгэхээр чинь Монголтай байсан цалин, энд байсан цалин ч юм уу тийм тэр талаас ярил. За дунджаар бол одоо бүгд мэдж байгаа хэрэгтэй. Мэдээж part зүгээр оюутан багтаа part time-аар ажиллахад бол баг Монголын дундаж цалинтай бол одоо тэнцүү байгаа шүү дээ тийм. Одоо офис мэдээж том компанид оффист ажиллахад бол мэдээж одоо дундаж мэдээж компаниас шалтгаалаад плюс минус янз байгаа. Гэхдээ дундаж цалин бол одоо Монголынхоос дунджаар нэг 3 дахин их байдаг бах те бүгдээрээ мэдчихэж байгаа. Тэгээд хүмүүс тэгээд угаасаа одоо мэдчих болсон угаасаа интернетээс хайгаал дундаж цалин ингээл гараад ирээ. Миний хувьд болохоор бас яг цалингаа яг тэдэд гэж хэлэхгүй гэсэндээ Чехийн яг дундаж цалинтай харьцуулах юм бол манай төв офисаас одоо ингээд жил болгон цалингийн тийм юу явдаг л та одоо юу гэмдэ судалгаа явуулаад тэгээд жил тутамд ингээд ажилчлалынхаа цалинг нэг тодорхой хуваар нэмж явдаг. Тэгээд тэр судалгааг нь юу н харж байхад чек дэх яг ижилхэн тийм ажлын байрны дундаж цалингаас ер нь нэг 2.5 дахин ихийг манай компани зүгээс биднэрт санал болгодог. Тэгээ энэ нь юутай холбоотой вэ гэхээр нэгдүгээр бас төв офис нь спанд байдаг учраас бид нэр зөвхөн чекийн зах зээлийг харахгүйгээр бас ингээд дэлхийд даяар Европын зах зээлийг хараад тэгээ харьцуулаад цалингаа бас тавьдаг, санал тавьдаг. Тэгээ хоёрдугаас болохоор бас бидний ажил маш их тийм одоо ажлын томилтоор их явдаг ийш тийшээ. Тэгэхээр тэр одоо томилтоор очиж байгаа газрынхаа амжиргааны түвшинтэй бас дүүцгөөц байлгахын тулд ер нь бол яг ингээд ижилхэн хоёр ажлын байрыг чек компани тэгээ манай компани гэж харьцуулж үзэх юм бол ер нь 2-оос 2.5 дахин ихийг төлдөг. Яг Монголын цалин, чекийн цалинтай харьцуулах, чекийн цалин, Германы цалинтай харьцуулах энэ одоо боловсруулсан. Яа тэгвэл одоо яг тоон түвшинд одоо бүгдээрээ нэг их юм шиг харагдаа одоо яг бас амьдралын одоо өөрчлөлттэй бас амьдралын дардал одоо янз бүрийн төлбөр мөнгө гэдэг яг ингээ харьцуулаад үзэхээр одоо ерөнхийдөө одоо яг юу гэмдэ ямар ч гэсэн гэр бүлээ аваад явчих төвшөнтэй ингээд би ажиллаа хийгээд аваад яхад одоо ямар ч гэсэн хоёр идэхгүй хоолоонохгүй ингээд аваад явчихсан төвшөнд одоо цалингаа авдаг. Гэхдээ одоо яг манай цалингийн хувьд болохоор ерөнхийдөө яг инженерийн цалингийн хувьд болохоор
бас нэг чухал юм нь болохоор хэрэг жижүүр хийхээс их хамаардаг. Жижүүр одоо ерөнхийдөө цалингийн бас нэгэн том одоо тодорхой хэсгийг бүрдүүлдэг болохоор одоо юу гэдэг жишээлбэл хардаа нэгэн жижүүр хийн тийм тохиолдол баг байхгүй мэдээж тэгэх юм бол цалин бага аавна харин эсвэргээрээ юу гэдэг 4-5 жижүүр хийх юм бол арай одоо юу гэдэг тэр тайди яриад байгаа шиг одоо тэр бомб цалингаас дээгүүр болох гэх мэт тийм болохоор яг жижүүр сардаа хийх жижүүрээс их нэгэн хамаардаг юм байна. Тэгээ энэ бол хааж ирсэн одоо Монгол гэсэн миний одоо Герман гэсэндээ ялгаагүй яг тэр жижүүр хийсэн тэр цагаатаа их тэр нэмэлт цалингийн юмнууд нэгэн хамаардаг тийм. Цалингийн хувьд тэгэхээр хангалттай. Гэхдээ их байж болох уу гэхээр бас байж болно. Монголтой харьцуулна гэх юм бол их өөр бусад Европын орнуудтай харьцуулбал одоо Франц, Герман эднэртэй харьцуулбал арай бага. Тэгээд яг манай ажлын хувьд болохоор түрүүн Ариун Заяагийн хэлсэн шиг жил болгон тодорхой хэмжээгээр ажилтнуудын цалин бол тодорхой хуваар нэмдэг. Тэр нь бас төв компаниас гардаг. Бас сар болгон хүмүүсийн нэг ажлын юу байгаа тодорхой норм байгаа. Тэргээд биелүүлсэн эсвэл давуулж биелүүлсэн бол тодорхой хэмжээний бонус бодогддог. Тэгээд жилд бас нэг удаа бодогддог тиймэрхүү маягаар явдаг байгаа. Манай цалин бол анх ажилд ороод ер нь яг нэг нүүр тулгараад амар хэцүү санагдчихсэн зүйл одоо тэрнийхэн дараа ард нь гарчаад харж байгаа тэр байдлаас ярил тийм тохиолдлуудаа ярил ямар вэ? Намаа ярих. Тийм. Надад бол хамгийн их ажилд орохоос өмнө хамгийн хэцүү санагдсан бол чех хэлний барьер бол жоохон хэмжээнд бол байсан. Гэхдээ одоо бол ерөнхийдөө манай багийнхан бол заримдаа бол их дурны албатай автар ч юм уу эсвэл сониггүй ашиглаад эсвэл заримдаа яасан одоо нэг өгүүлбэр донд заримдаа ойлгохгүй үг гарахт нь би одоо наач юу гэсэн үг юм ч юм уу гэж асуухад бол одоо ерөөсөө хинч гайхааргүй болцсон л та. Ингээд яг баг бусад багаас одоо хүмүүсээрээ надад хайрлаж яхад одоо манай супервайзер ч юм уу намаа чехэр ярьдэн штэ гэхээр өө тийм үү гэдэг одоо ерөнхийдөө тэгтээ бол гадаад хүнээс одоо гарч байгаа чех хэлийг бол хүлээж авдаг. Өөр нь ямар ч дөрмийн албатай ямар ч одоо үг ашиглах сонирн байсан ч гэсэн бол ер нь бол тэр хамгийн их хэцүү санагдсан бол чех хэл. Ерөнхийдөө би бол чех яг офис дотор чехээр ярихыг үл илүү үздэг. Яг өөр багийн гадаад хүмүүстэй англиар ярихаас биш. Тэр бол их хэцүү байсан. Тэгээ бас заримдаа бол юу ажилд ороод мэдээд зөвхөн одоо стандарт хийх ёстой ажлаасаа гадна янз янзын активитинууд явагдсан. Тэгээ одоо янз янзын одоо ergo position гэдэг одоо багийнхандаа ergo юу одоо safety танилцуулах, ergo танилцуулах, хэрхэн зөв суух, одоо хэрхэн safety-гээс хамгаалж safety байх ёстой байсгүй баг болгонд тийм representative байдаг. Өөрөөр бас янз янзын одоо internal audit ч юм уу янз янзын доторх activity зөндөө байдаг. Тэгээд тэрийг супервайзер бол байнга одоо хүмүүсээс асуудаг. Тэгэхэд бол би бол айл болох ер нь жоохон илүү стандартнаас бусад ажил авах дурггүй. Гэхдээ сүүлдээ бол одоо 3 дахь жилдээ ажиллаж эхэлж байгаа. Заримдаа бол одоо олон зүйл дээр бол yes гэхээс аргагүй. Тэгээд тэд нар ер нь хүмүүсийг одоо lead хийх одоо хүмүүсийн өмнө яг одоо ингээд presentation тавих миний хувьд бол яг жоохон миний хувьд бол жоохон хэцүү би өөрөө жоохон интроверт хүн болохоор тэгэхээр тэднийгээ бол одоо баг даваас авсан гэж хэлэхэд бол өмнө айгүй хэцүү байсан. Одоо бол ядахна багийнхныхаа өмнө бол нүүр хагалцсан. Тэгээ бусад багийнхны өмнөсөн одоо юм тавхаар бол гайгүй тийм. Тэгэхээр бол том компанид ажиллаж байхад бол тийм чадваруудыг бүх хүнээс гарах хэрэг гардаг. Тэрийг бол хүн бол зүгтах арга байхгүй. Тэгээ тэрний ард бол гарсан. Миний хувьд болохоор анх яг full time-аар ажиллаад нэгтлэн болоод ороход туслах нэгтлэнгээр ажиллахад бараг тийм асуудал ер нь гараагүй. Ягаад гэвэл яг ингээд толгой дотор байдаг мэддэг бас чаддаг те өөрөөрөө бахархацдаг байсан юм хийдэг байсан учраас баг тийм асуудал гараагүй. Тэгээд дараа нь жоохон ажлын байр маань гой саналууд тавиад тэгээд дараа нэг жоохон өндөр позишн дээр одоо баг удирдах хэмжээний тийм ажлын байран дээр очиод одоогийн ажлын байран дээр гэсэн үг л дээ. Тэгээ надад хамгийн
яг хэцүүч гэж юу аах вэ? Жохон тийм challenging санагдсан юм нь болохоор анх удаага би ингээд бараг 20-од тийм Zara-гийн дэлгүүрийн менежерүүдэд сургалт хийсэн л дээ. Тэгээ би бас өөрийгөө хөөрхөн нэг тийм extrovert гэж боддог байсан. Ингээ хүмүүс ямар ч хүмүүстэй ингээ аргаа олцдог. Одоо ингээ ямар ч группт орсон ингээ нүүр хагараад төрүүлээд юм яриад байж чаддаг гэж боддог байсан боловч яг ингээд цагаа тулаад сургалтаа зохион байгуулад ингээ өөдөөс яг тийм 26-7 жил хамгийн багадаа ингээд дэлгүүрт ажилласан өдөрдох одоо менежерийн төвшөнд ажилласан хүмүүсийн өдөөс тэднэрт юм заана гэдэг надад айгүй тийм жоохон хэцүү санагдчихсан. Эхэндээ маш их нервозны байсан. Айгүй сандарч исэн. Тэгээд эхний нэг 10-15 минут дараа юу хийснээс санахгүй. Тэгэл яг эхний тийм сургалт орсны дараа дараагийн сургалтуудаас нь гайгүй болж эхэлсэн. Яагаад гэвэл би үргэлж ингээд өөрийгөө би хизээч эднэр шиг юм одоо дэлгүүрт менежер хийж үзээгүй, би хизээч юм 30-40 хүнийг ахалж үзээгүй гэсэн нэг тийм майндсет миний толгой дотор яваад исэн байлээ л та яг тэр хүртэл. Тэгээд яг эхний сургалт орсны дараа жоохон ойлгоод өөрийгөө айгүй тийм буруу юм бодож исэн байна. Заавалчгүй ингээ хүн ахалж исэн хүмүүст ингээд сургалт хийх ёсгүй юм байна. Миний чаддаг юм байна, тэдний чаддаг юм байна те. Тэр бүгдийг ингээд бас ойлгоод өөрийгөө хитрхээ тэгэж одоо подцениваад хийхээ болсон гэх юм уу да. Ингээ уучлаарай үзэж байгаа хүмүүст зарим өгнүүдээ ингээд яг монголоор хэлэхээр бас яг толгомцсон үед орж ирдэггүй юм байна. Өөрөөр гайгүй монголоор ярьцдаг гэж бодоод байсан чинь зарим өгнүүд дээр ингээд заавалчгүй гадаад үг хэрэглээд байгаа уучлаарай. Тэгээ миний хувьд бол энэ хамгийн тийм хэцүү асуудал байсан хамгийн анхны. Тэгээ энэ дараанаас удаас 2 дахь 3 дахьаас тэгээд бүр сайхан дундаа орцгоосон. Яг ингээд саяны асуудлыг асуухад ганц нэг юм таваад бодоосаа юм яг эхний яг нэг дэд одоо орж ирсэн эхний дэд одоо яг тасагтаар ингээд ажиллаж байхад одоо юу гэдэг өдөр ингээд манай яг ажлын цаг одоо өглөө 7-оос 15:30 хүртэл тэгээ яг ингээд ажиллаж байхад одоо яг эхний 3 сар 4 сар одоо ерөөсөө ингээд яаж ажиллаад ерөөсөө бүр 6-7 зарим үед бүр 8 цаг хүртэл орой хүртэл ингээд ажилладаг байсан ерөөсөө яаж ингээд хурдан хийгээд яаж ингээд ерөөсөө аргаа олохгүй тэгээд ерөнхийдөө ингээд яг баримдаа юу гэдэг нэг 2 хоногт одоо тэгээд оройтгоо бол гайгүй гэсэн дараа нь ингээд бүр байн ингээд хийж удаад хахад нь ер нь одоо бас гэр бүлчгэндээ хэцүү тийм болохоор яг хамгийн түрүүнд одоо би өөртөө нэг тийм шаардлага тавьсан. За ямар ч гэсэн цагийн ажиллаа ерөөсөө цагтан хийж сургая дуусгая гэдэг тиймэрхүү өөртөө юу тавиад зорилго одоо цорилт хийгээд тэгээд ерөнхийдөө одоо тэгээд яг ингээд яаж ажиллаа хурдан эффектив нь үр дүнтэй хийх үгээд тэгэж одоо ерөнхийдөө янз бүрийн тийм юм хийсний системийн тиймэрхүү юм хийсний ачаар одоо ямар ч байсан сарын дараа ихэд одоо би одоо яг ажиллаа 15:30 тэрнээс өмнө 15 цаг бүр 14 цагт зүгээр кофе уугаад тэгээд кофеийн төвшөнд одоо хүрсэн. Тэр одоо яг өмнө нь одоо ингээд дараа нь ингээд хардаад өмнө ажиллаж ирсэн хүмүүс дараа нь сүүлд орж байгаа залуу инженерийн хувьд дээр одоо хүртэл ингээд зарим нэг нь одоо ерөөсөө орой хүртэл ингээд суугаад байгаа юм. Би тэгээд одоо хүртэл өөрийнхөө тэр системийг одоогууд яваад байна гэж бодож яддаг. Миний бодлоор яг түрүүн хэлжсэн шүү дээ. Яг хүсээд ингээд аплайдсан мэргэжлээд шал өөрөө надад санал болгосон гэдэг. Тэгэл тэндээс шууд ихний юунууд хэлж байгаа байхгүй юу? Нөгөө нэг даваанууд. Тэгэл яг ямар байх юм бол юу байсан юм бол гэд би биотехнологид сураад тэгээд ер нь лаборатори төвтэй тийм мэргэжлүүд хайжсэн. Тэгээд одоо энэ байгаа ажилдаа ч гэсэн лабораторид ажиллах тийм хүсэлт гаргаад байжсэн чинь лабораторид биш, оффист тэгээд хүмүүстэй харилцдаг. Ямар ч тийм одоо лабораторид чинь өөрийгөө за өсрөл нэг 2-3 хүн багтай хүмүүс дотор өөртөө хол юм хийдэг байтал оффист гараад шууд харилцагч төвтэй ажил хийгээд эхлэнгууд хүмүүстэй янз янзын хүмүүстэй харилцах хэрэг гарна. Тэгээд тэгт олонд ингээл угаасаа л хүний л хийдэг ажил юм чинь яагаад болохгүй гэж хийж ямар нэг байдлаар энд ингээд асууж орчин. Тэрэн дээр бас нэг өөр нэг надад ингээд бодогддог юм болохоор би энэ байгаа ганц монгол хүн. Намайг ингээд яхан бол монгол гэдэг юм бодогдно. Ингээд өөртөө нэг дахиад нэг жижигэн тийм нэг дарамт өгчдөг байсан. Тэрийг нь аль болох өөртөө сайнаар эргүүлэхэд муугар зөвхөн муугар биш. Одоо ингээд яана би ингээд ганц монгол ингээд чадахгүй ингээд гэхгүйгээр ямар нэг байдлаар энийг ингээд юу нь олж чад хийчи сурчиж чадахгүй л тэгээд асууж игээд тэгэл
янз янзын юм таунуудыг ажил дээр бол тэгж л тавдаг да. Сууч асуугаал хамгийн гол нь хүмүүсээс ажлынхаа хүмүүсээс асуух ер нь хамгийн сайн арга гэж бодоод хамгийн эхлээд өөрийнхөө тийм нэг юугаа хийчин ханаас мэдж олж болох вэ гэсэн хайлтуудаа хийгээд хэрвээ өөрөө бий чадахгүй байх юм бол мэддэг хүмүүсээс ингээс асуугаад тэгээс урчвал арай амар. Сая хэцүү хүнд тулгарч ирсэн асуудлууд гэж ярьжсэн шүү. Тэгэхээр одоо зөвхөн нэг тийм хөвгчлөлтэй байсан зүйлүүдийн талаар ярил. Ажилдаа орж ирж байгаад байж захтаа нэг тийм хөвгчлөлтэй болж исэн юм одоо нэг мартагддгүй нэг зүйлүүд байдаг шүү дээ. Анх одоо оффист ажилд ороод цалингийн нэгтлэн хийж байхдаа сар болгоо ингээ хүмүүс залгана штэ. Миний цалин юм байна, миний цалин юм байна, нэмэгдлүүд нь араагүй байна. Энэ юу шимтгэл ингээл бахан хүмүүс залгана ажилчдаас бас нөгөө нийлүүлэгчдээс хамтарч ажилдаг ингээ компаниудаас банкнуудаас энэ төр айгүй хүмүүс залгана. Тэгээ залгаа болгоно нэг уцаа авахтаа нөгөө нэг компаниуд чинь ингээд өөрийгөө танилцуулдаг штэ. Тэр нь ингээд аль сургуульд ахын л би нөгөө бүтэн дээрээ ерөөсөө хилдэггүй байсан. Угаасаа хилээд хинч тэрийг тогтоохгүй, дуудаж чадахгүй. Тэгээ тийм учраас бүгдээрээ заяал гэж мэддэг. Тэгээд уцаа авах болгондоо би бас хилдэг байсан байхгүй юу. Ингээд утастай оронгууд аваад Добрый день, у телефону Zaya, сполучно Zara гэж хэлнэ штэ. Тэгэхээр нөгөө нэг Inditex-ийн ингээд яг доор Inditex гэсэн компани тэр үед Чехэд байдаггүй байсан байхгүй юу. Тэгээ зөвхөн нөгөө Zara-гийн доор ингэж ажилладаг байсан. Тэгээ нөгөө Zara гэхээр ингээд айгүй хоорондоо төстэй. Тэгээ ингээд яг ажилд ороод нэг ихний хэдэн сар болсны дараа нөгөө ажилчид нь бүр амар яцсан. Мэдхэ болцсон. Гэтээс аваад залхахаар өөдөөс нэг хүүхэн аваад Zara гэсээр байгаа дуусчихыг. Нэрийг мэддэг тийм хүмүүс эхэндээ байгаагүй. Айгүй тийм confused байсан. Тэгээ дараа нь тэд нартай нөгөө уулзаад ингээд бичлээ уулзаад танигдаад ихээр тийм Zara гэдэг. Тэрнтэй айгу тийм хөвгөлтэй өөр гадны компаниас залгаж байгаа хүмүүс ч гэсэндээ айгу тийм сонсоход телефоно Zaya сполучности Zara гэхээр тэргээ айгу удаан хэлэхгүй болохоор гайхаад байдаг тийм тохиолдол байдаг байсан. Яг сая ингээд асуухад одоо надад хөвгөлтэй юм нэг тиймэрхүү явд тохиолдсон. Тэгээд нэг удаа бид нөгөө тасаг дээр байжгаад нэг 72 73 нэг хөвгшийн имэйл гэсэн үг шүү дээ. Бидний төвшөнд одоо бидний одоо Монгол ухаанаас бидтэй яг ингээд тэр хүний өвчтний хатгаар ярьж байхдаа ингээд жоохон хөвгшин хүн гэж хэлсэн чинь манай тэр үеийн чинь бүр гараа өргөд юу нэг хөвгшин хүн наас дөнгөж 73-тай хүний чи яг хөвгшин гэж байгаа ингээд тийж яажсэн. Тэгээд ерөнхийдөө одоо энэ Европ нөгөө масад их өндөртэй ерөнхийдөө хөвгшин хүнийг одоо даасан идэх хүнийг одоо тэр өдрөөс хойш ер нь за 75 нас хүртэлх хүмүүсийг одоо ерөнхийдөө хөвгшин хүн гэж болохгүй байна гэсэн юмыг одоо тархиндээ хэлжсэн. Яа манай бүр алхах юм чи бүр уурдаад бүр манай чи ээж их хөвгшин хүн гэдэг байна уу гэд найтай одоо ингээд дугуйна ярьж байгаа хүний чи яах ингээд ерөөсөө яг тэр Монголынхаа яг би хугацаанаар яг тэгж хийгээд яагаад тийм хөвгөлтэй юм шиг тийм тохиол багтаасан дээ. Хөвгөлтэй өнүүд бол өдөр тутамд бол нэлээд хэд болдог. Ялангуяа офис руугаа явдаг байхад одоо нөгөө нэг ковидоос өмнө офис руугаа явдаг байхад бол нэлээд болдог байсан. Тэгээ бичлэл би бинтэйгээ уулзаал юм яриа л те. Өглөө ягаал нэрээ тэр яасан ш тэгэл ярихтаа за өдрийн цагаар ярьж юм те. Эсвэл өрөөнд янз янзын өөр нөгөө нэг тасгаас хүмүүс орж ирээл юм ярьдаг ч юм уу. Тийм нэг жижиг саж юмнууд бол болдог байсан. Гэхдээ яг одоо санджаар гэхээр хамгийн ихэнд миний цалин ороод миний дансанд тэгээд би тэр яг орох ёстой байсан өдрөөс нэг хэд хоногийн өмнө ч үлээ ороод би одоо хүмүүн андуураа явуулсан болов уу гэж одоо би яг яах гэжсэн буцаага явуулах гэжсэн тэр ирсэн данс руу орсон мөнгө. Тэгээд нэг тийм юм болж исэн бас ажилд ордог хамгийн эхний өдөр энэ одоо хөвгөлтэй ч гэх юм уу хүмүүхэндээ л өөр бах надад бол хөвгөлтэй санагдаад намайг ороод ирсэн чинь намайг ирэх өдрийг мартцсан. Яг хэлжсэн шүү дээ бид нэр аяга цөөхөлээгээд тэгээ завгүй байдаг байхгүй. Бид бол тэрийг нь бол ойлгож байгаа. Тэгээд нэрээ тийш тэгэл миний нөгөө надад бэлдэнэ гэж бодож ирсэн юм бүгдийг бэлдээгүй өргөцсөн байсан. Тэгэл бүгдээрээ буугаал санд ширэмэрээгээ зөөгөл өөр давхар махраас бөөнөрөө зөөгөл тэгэл явж хадаад надад аяга сонирхолтой санагдчихсэн. Бүх газраас ингээл газ цагийн дотор бүх юм босгол яг ингээл миний яг байр бэлэн болж ирсэн.
бас нэг асуулт байна л да. Ер нь Монгол руугаа хизээ буцъя гэж боддог вэ? Ойрын планд чинь тийм план байгаа юу? Энэ талаараа ярил. Ер нь бол буцах бодолтой байгаа юу? Бүр буцах. Ойрт бол тийм төлөвлөгөө бол байхгүй. Ирээдүйд гарч магадгүй. Ойрт бол яг бүр буцах төлөвлөгөө байхгүй. Гэхдээ ковидаас өмнө бол Монгол руу явъя гэж бодсон боловч одоо бүх төлөвлөгөө нурцсан. Одоо тэгээд ковид одоо бүх юм тайвширхыг хүлээгээд сууж байна да. За миний хувьд бол мэдээж Монгол буцахыг хүсдэг. Бүр очихыг бас хүсдэг. Тэгээд яг хизээ гэдэг нь бол тэрийг бас мэдэхгүй байна л да. Нэг ойрын нэг 5 10 жилдээ бол эндээ байж магадгүй. Тэгээд илүү их тийм ажлын туршлагатай болоод илүү одоо Монголд хүмүүс элдэгч хөлөө олчих тийм хэмжээний болсон үедээ бол Монгол явъя гэж боддог. Буцах бодол байгаа. За миний хувьд болохоор Монгол буцах хадаад нэгэн бодсон. Ковид-ийг гарахаас өмнө бараг ерөнхийдөө яа гэм үү очиж үзээд харъя бас нэг контакт үүсгэх юм уу тэгээд нэгэн явуулна яажсан. Тэгээд ковид гарснаас болоод ерөөсөө Монголч контакт үүсгэж чадахгүй тэгээд яаж чадахгүй яг одоохондоо яг Индиад төр байсан. Тэгэхээр ерөнхийдөө одоо явандаа одоо айгу бодоод тийм ямар ч юм Монгол бас нэг хизээ нээгээд тэгээд ямар ч юм Монголоо ядаж нэг ууны амралтаар очоод нэг очоод хүмүүстэй уулзаад нэг ямар хөө байна энэ төр гэж ярьсаад тэгээд ямар ч юм тийм юм одоо ярьсныхаа дараа одоо ер нь одоо яг Монгол буцах болоод танаа ерөнхийдөө бас үсэж одоо байгаа. Тэгээд төлөвлөгөөнд одоо орсон байгаа тийм. Би явна. Нэг 3-4 жилээс юм уу? Явна гэж төлөвлөж байгаа. Тэгэл ер нь гэрээс илүү тийм сайхан газар байхгүй шүү дээ. Надад л тэгж бодогддیں۔ Ямар ч сайхан газар байсан. Одоо жишээ нь ингээл чект ажиллаа, амьдралаа гэж бодохоор тайван. Нэг их айхтар мөнгөнд бол тэгээ санаа зовоодох шаардлага байхгүй. Хөрөгчөнд бол хоол хүнс бэлэн дэлбэг байгаа. Тэгэл ер нь бол ингээл тайван байсаар байгаа л ер нь дуусах юм шиг надад санагдаад байдаг байхгүй юу? Монголд очих юм бол хамаагүй л амьд байх хэрэгтэй. Хамаагүй олон юмнаас тийм сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Тэгэх нь надад илүү тийм яг амьдарч байгаа юм шиг надад санагддаг байхгүй. Тийм учраас гэр бүлээс гадна хоёр дахь хамгийн том юу бол шалтгаан нь Монгол руу явах бол тийм олон даваатай ингээд очрохын тулд Монгол руу явахыг хүсдэг бас. Тэгээд тэнд очиод ямар нэг хэрэгтэй юм хийгээд явж байл бас тэр нь надад ингээд сэтгэл айгуу тийм үеиг байх учраас харин гэж боддог. За тэгэхээр одоо чект сургуулаа төгсөж байгаа оюутан залуучууд тий өөрсдийнх нь зүгээс хандах үг байна уу? Тэгээд бүгдээрээ подкастаа өнөөдрийнхээ дугаараа ингээд дуусгачих. За хандж хэлэх үг юм бол ямар ч юм туйлшралгүй хэрвээ ямар нэгэн мэрэгчлэрээ ажиллахыг хүсэж байгаа оюутнууд ямар ч туйлшралгүй маш их ажил бол хайх хэрэгтэй. Янз янзын боломжнууд үүдэг. Хүнээс асууж болно те. Одоо компаниуд бол дотор нь програмууд үүдэг. Компани болгонд одоо чи хин нэгнээр ажил танилцуулаад одоо хин нэгэн хүнийг авах юм бол чи тэр ажил танилцуулсан хүн өөрөө ямар нэгэн бас цалингийн нэмэгдэл хувь гэж багахан зэргийн хувь авдаг. Тэгэхээр бас хүмүүс бол би бол бас хэд хэдэн хүмүүстэй ажил одоо өөрийнхөө компанид бол танилцуулж исэн. Гэхдээ орсны хэсгийг мэдгүй байна. Ер нь бол тийм янз янзын замууд үүдэг те. School agency-нууд байна. School шууд компани руугаа өргөдөл явуулж болох боломж. School одоо сүүлийн мэдгээр олон компаниуд бол одоо их сургуулиуд дээр өөрсдөө очиж танилцуулдаг болсон те компани. Тэр үйлдвэрлэгөөр нь маш их очиж ер нь компанитай танилцж яадаг вэ гэж ерөнхийдөө судалж. Ер нь бол оюутан байхдаа бол их part-time-аар ажилтсан зүгээр байдаг. Тийм учраас бол ер нь туйлшралгүй маш их ажилтай янз янзын замаар хайж үзэх хэрэгтэй тийм. За миний зүгээс өгөх зөвлөгөө гэх юм бол санал нийлж байна та. Ажлаа сургууль хайж байгаарай л болох олон тийм янзын ажил хийгээд өөрийгөө ямар ажил хийх хүсэлтэй байгаагаа бас олж болно.
Хоёрдугаар гэх юм бол бас нэг тийм надад баяртай санагдаж байгаа үйл явдал гэх юм бол манай дэлгүүрүүдэд маш их олон монгол хүүхдүүд ажилладаг болсон. Нэг жил хагасны өмнөөс эхлээд айгүй олон одоо бараг 10 хэдэн монгол хүүхдүүд ажиллаж байгаа. Чехт, Словакт гэсэндээ. Тэгээд тэднэрийн бас ихэнх нь одоо менежерийн төвшөнд очсон тийм мундаг хүүхдүүд бас байна. Сургагч багш хийж байгаа нэлээд олон хүүхдүүд байгаа. Тэгээд надад Монгол хүнийхээ одоо тийм бахархалтай бас санагддаг. Тэгээд дараагийн хэлхэм гэх юм бол ковид гарснаас хойш ер нь бол энэ хөдөлмөрийн зах зээл маш хурдтай өөрчлөгдөж байгаа. Ковид гарахаас өмнө ч гэсэндээ ер нь өөрчлөлтүүд багаар орж исэн. Одоо харин тэр өөрчлөлт нь илүү тийм хурдтай болж байна. Тийм учраас яг ямар чиглэлээр ирээдүйд сурвал сураад төгсөөл ажлын байр илүү олдох вэ гэдэг дээр ялангуяа дунд сургуульд байгаа хүмүүс бодосоо гэж хүсэж байна. Дэлхийд даяар одоо AI чиглэлээр илүү их хүмүүс ажилладаг болж байна тийм. Илүү их тийм роботизаци болж байна. Тийм учраас заавалчгүй тийм механик мэрэгжил гэлтгүүгээр илүү тийм гоё олон сонирхолтой мэрэгжил инженер бий болж байгаа. Одоо жишээлбэл social контент бүтээгч ч юм уу, эсвэл тийм софтвер инженер ч юм уу, тиймэрхүү гоё мэрэгжлүүд зөндөө байдаг болсон. Тэднийг судлаад боломжоо илүү өсгөөрэй гэж хэлмээр байна. Тэгээд хэлээ маш сайн их сураарай. Бүр яг тийм төгс ярьдаг болохгүй ч гэсэндээ хэл гэдэг чинь угаасаа communication tool учраас хүмүүстэй ярилцахад маш их хэрэг болно. Тэгээд маш их боломжийг бас нээж өгдөг шүү. Тэгэхээр зөвхөн чех хэлээ гэлтгүй өөр бас Европын олон Герман хэл ч юм уу, Франц хэл, Испани хэл маш их хэрэгтэй байдаг шүү. Тэгээ өөрөөсөө дайчлаад одоо сурж болох насн дээр тулталт сураарай л гэж хэлье да. Тэгээд сая дөрөв хэлсэн юмнуудыг бас дахиж подкаст хиймээр байна. Тэгээ өөрийгөө нэгдүгээр одоо годох хэрэггүй. Өнөөдрийн подкастын бас ачаар бас өөр олон салбарт амжилттай явж байгаа хүмүүстэй танилцлаа тий. Тиймээс илүү олон янз бүрийн чадвартай хүмүүс монголчууд дэлхийн чех гэдэгт маш одоо орнуудад байгаа. Тийм болохоор ерөнхийдөө одоо чадахгүй гэсэн ойлголттой одоо ерөнхийдөө тархинаас одоо авах хэрэгтэй гэж би боддог. Тийм болохоор ерөнхийдөө яг юу хүсэж байна, яг юунд хүрмээр байна. Тэгэхээр тэрийг зөв тодорхойлсон байхад бол ямар ч монгол хүн бодоод дэлхийн давтамд өөрийгөө одоо аваад явчих чадвартай гэж би боддог. Тийм ер нь одоо яг хамгийн гол нь өөрийгөө яг юунд хүрэхээ яг юу ямар позицэд хүрэх гэдэг тэрийг маш сайн тодорхойлж юм бодоод тэрнийхээ төлөө тэмцээд хөдөлмөрлөхөд хүрсэн амар одоо тэгээд ерөнхийдөө одоо тэгээд сайн сурах хэрэгтэй. Ерөнхийдөө яг оюутны хувьд одоо оюутан байхад болохоор энэ одоо нэг хизээч дуусахгүй хугацаа юм шиг байдаг. Одоо юу гэдэг хичээл семинар лекцнээс нэг утгатай юм шиг утгагүй юм шиг юмнууд байдаг. Тэгээд ерөнхийдөө яг ингээд одоо ингээд хараад байхад одоо жишээлбэл юу гэдэг ингээд лекцүүдийн хэрэгтэй юм шиг хэрэггүй юм шиг үзсэн юмнууд нь яг ерөнхийдөө ингээд бас юмыг ингээд тогтцоо системээр ингээд юмыг харахад одоо бас их хэрэгтэй яахаарахгүй хэрэгтэй юмнуудын нэг бол байдаг юудыг одоо би яаж ойлгож хэлээд юм аа хойд одоо юу гэдэг яг оюутан байхад бол нэг хэрэггүй юм шиг мөртөө гэхдээ ерөнхийдөө бодоод юу гэдэг тэр одоо юмнуудын механизмыг ойлгохын тулд нэг шүрүүбний талаар текстийг уншаад байгаа байхгүй. Тийм болохоор ерөнхийдөө бас яг хийж байгаа юмныхаа бас цаад гол учрыг ойлгохын тулд ингээд яагаад гэх юм бол сайн судлаад гэх юм бол бас сургуульчтай тийм бол тэргээрээ харин тэр сурч байгаа юм бол илүү амар хялбар байх болов гэж бодсон. Тийм болохоор энэ хоёр зүйлийг тоцож хэлсэн. Түрүүн яг Ариун цайгаа хэлсэн шиг хэлээ нэгдүгээр сайн сураарай. Ямар ч хэл сурсан өөрт чинь айгүй хэрэг болно. Зүгээр энүүхэндээ л гэж хэлэхэд ер нь сургууль сураагүй байсан ч гэсэн хэл сайн мэдж байгаа бол ажил бол хаанч олж шүү. Яагаад тэгэхээр хүмүүсээ өөрсдөө компаниудаас өөрсдөө ингээд сургаад авдаг тийм компаниуд байна. Эсвэл тийм механик ажлууд хийгээд тэрүүгээр амьдраад их боломжтой хам. Тийм учраас хэлүүд айгүй чухал. Хоёрдугаар хүмүүстэй харилцаж сураарай. Аль болох янз бүрийн зан төлөвтэй хүмүүстэй харилцаж сурах хэрэгтэй. Энэ муухай ааштай хүнгээд харьцахгүй байхын оронд аль болох аргыг нь олоод харилцдаг байх хэрэгтэй гэж боддгийн. Гурав дахь нь болохоор аль болох өөрийнхөө сурж байгаа, хүсэж байгаа мэрэгчлэрээ дадлах хийх хэрэгтэй сурж явах явцдаа ч юм уу эсвэл төгссөн хонооч гэсэн
Жишээ нь одоо Чехийн хувьд гэхээр сурж байгаа мэрэгчлэлтэй холбоотой дадлага хийхэд бол ер нь тийм айхтар хэцүү биш. Яагаад тэгэхээр өөрийгөө тэр компанид танилцуулаад тэр газар хүн хайж ийн гэсэн ч хайгаагүй гэсэн ч хамаагүй шууд хүний нөөц рүү нь холбогдоод би ийм оюутан байна. Ийм хүсэлтэй байна. Танай компанид ийм яг дадлагын хүсэлтэй байна. Би ингээд өөрийнхөө бүх хүчээрээ ингээд танайд ингээд өөрөөсөө гаргаж орох хөрөнгө оруулалтаа оруулъя. Эргүүлээд танахаас би юм сурч аваа. Жинхэнэ ажил дээр өөр нь яаж ажил өрөндөө гэдгээ сайн тайлбарлаад хэрвээ бүр академик тийм дадлага хийх юм байвал өөрийнхөө сургууль дээр хийжсэн хичээлүүд ч юм уу эсвэл юунод байдаг штэ юу гэдэг лээ. Бакалавр дипломын ажил эсвэл нөгөө оюутны эрдэм шинжилгээний ажил эднэрт хэрэгжижсэн тэр юмнуудаа ч гэсэн танилцуулаад би ийм юмнууд дээр ажиллаж исэн ер нь энд ингээд дуртай гэдгээ ойлгуулад тэгээ би танаа дадлага хийя. Цалинтай авах нь бол хамаагүй. Хамгийн гол нь танад ингээд дадлагтай болчих гэх юм бол хэрвээ том олон улсын компаниуд дадлага хийжсэн гэдэг тийм нэртэй байх юм бол тэр нь цаашдаа ингээд өөрөө чинь хүссэн ажилд ороход чинь айгүй том юм түлхэц болж өгнө. Хэрвээ мөрөөдлийнхөө компани дээр дадлага хийжсэн бол тэр нь ч гэсэн шууд энэ чинь аль хэдийн мэдээж шүү дээ. Манайд оюутан багтаа дадлага хийжсэн тийм чинь нэг авчи гэдэг тийм хандлагууд байдаг. Тэгээ би яг өөрийнхөө хувьд болохоор компаниудаас аль болох Монгол хүмүүсээс авах сонирхолтой байдаг. Ер нь одоохондоо тийм хүмүүстэй яг манай салбарын Монгол тийм ажиллах хүчинтэй тараг байгаа ч гэсэн хэзээ нэгэн цагт тарах юм бол аль болох авахыг л хичээнэ. Миний хувьд. За энэ 7 хоногийн манай подкастаар юм мундаг зарлаачуд оролцож байгаа бүгд сургуулаа төгсөөд мэрэгчлэрээ ажлын байран дээр гарчихсан байгаа. Тэгэхээр дараа 7 хоногт цагаан сар болох гэж байгаа юм байна. Тэгэхээр бүгдээрээ энэ төгсгөлөө бүгд сар шинэ юм нүргээд юм уу те. Тэгээд дуусгачихоо те. Бүх залуучууд, бүх монголчуудаа сар шинийн ирэх байгаа сар шинийн мэндийг хүргээд гэр гэртээ аюулгүй тэгээд амар тайван шинэлээрээ. За энэ подкастыг үзэж байгаа бүх монголчуудаа сар шинийн мэнд хүргэе. Сар шиндээ сайхан шинэлцгээгээрээ тэгээд ирэх жил маань илүү өнгөтэй, илүү эрүүл тийм жил байгаасай гэж хүсэж байна. Хотод монголчууд дэлхийн одоо улс орнд амьдран суугаа хотод олон монголчуудаа ирж байгаа сар шинийн баярын мэндийг хүргээд тэгээд ирж байгаа он маань бас өвчин болсонгүй эрүүл сайхан, илүү сайхан эрхчлөлтэй байгаасай гэдгийг хүсэн. Тэгээд тавшиндаа сайхан зэмдэрэй гэж бүгдэнд хүсэж байна. За энэ дугаарыг үзэж байгаа бүх хүмүүсттэй ярьж байгаа. Одоо өхөр жил гарч байгаа шүү дээ. Бүгдээрээ эрүүл сарвал хүссэн зорьсон бүх сайхан ажлуудаа бүгдээрээ биелүүлэхийг ерөөлийг тавьж ин сая хулгайн жил бол айхтар жил байлаа шүү дээ. Одоо ирж байгаа энэ жил нь хамаагүй илүү тайван арай илүү түрүү жилээс арай илүү тоогоор инээж хүрсэн тийм жил байгаасаа гэж хүсэж байна. За бүгдээрэнд маш их баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.